За эхний үлдэгдэл буюу дансны авлагын эхний үлдэгдлийг оруулахдаа санхүү менежмент дипломат бүртгэл рүү орно. За тохирооц руу ороод эхний үлдэгдэл авлагын эхний үлдэгдэл гэж тохируулж байна. За үүн дээр дараах төвчнүүд байна. За нэмэх дарж авлагын үлдэгдлийг тохируулж байна. За заавал бөглөх талбарууд нь болохоор мооцтой харагдана. За төлөгдөх онгоо шийх шаардлагагүйгээр зөвхөн харилцагчдын эхний үлдэгдлийг оруулна гэвэл за одоо эцэг гэдэг газар манай хавлагтай гэж үгдээ. Тэцээ сонгоод авлын төлөө сонгохдоо төгрөгийг сонгуул мөнгөнд үнгийн валютыг сонгуул Монгол банкны ханшийг шууд татаж оруулж байгаа. Энд валютынхаа 15 долларын мөртэй гэвэл шууд мөнгөнд хөрвөлөө орж ирнэ. За төгрөгөөр энэ оролцсон тайлбар төлөгдөх оноо за 5 сарын 4 сарын 31-гээр яа дахиад өөр газраас авлагатай гэж үзвэл төлөгдөх оноо 10 мянгаар тамир за тамир бол валют дарах авлагатай хамгийн авлагатай гэж. За үүнийгээ чеклээд баталгаажуулах дараа нэгснэр одоо манай гүйлгээ балансуулсан эхлэлийн баланстай нөлөөлж харах гэсэн. За эхлэлийн баланс дээр анхны авлага валют төгрөгөөр гээд валютынхыг бүгдээрээ баталгаажуулсан учраас эхний үлдэгдэл дээр харагдсан. Баталгаажуулаагүй төгрөгийнхээ баталгаажуулаагүй учраас задлагаас дээр харагдсан. Нэгснэр манай гүйлгээ балансуулсан баланс нөлөөлөхгүй зөвхөн бид нэр бүртгээд хайсан байна гэсэн. Тэгэхээр авлагын эхний үлдэгдлээ заавал чеклээд баталгаажуулах дарна. За хэрвээ баталгаажуулсан манай үлдэгдэл буруу гэж үзвэл чеклээд цуцлах төвч дараад хадгалах дарна. За үүнийгээ устгах болон засах үйлдэлийг эндээс ингэж хийх боломжтой байгаа.